Сайн мэцхан үзэгчдээ Тэнгэр телевизийн бүс нутгийн тайм хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн онцлог олон улс, эдийн засаг, улс төр, нийгмийн үйл явдлуудыг та бүхэнд танил өргөе. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт долоогийн бүлгийн дэд хэмжээний уулзалтанд Франц улсад оролцсон. Ингэхдээ Ираны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэдгээ зарлалаа. За Парис хотын ойролцоо орших Версалийн ортонд өнгөрсөн 7 хоногт томоохон үйл явдал боллоо. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкианаар хоёр орны хоорондын дайныг зогсооход чиглэсэн 14 зүйл заалт бүхий санамж бичигт гар хэсэг зурлаа. За энэхүү баримт бичиг нь Исламабадын ойлголцол гэдэг нэртэй бөгөөд хилцээрийг зуучлахад идэвхтэй оролцсон Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шарифийн нэрийг хүндэтгсэн юм. За Исламабад бол Пакистаны нийслэл хот гэдэг үзэгч та бүхэн мэдж байгаа. За энэ дайн 2 дугаар сарын 28-нд эхэлж Америкийн нэгдсэн улс Израилийн холбоотон холбоо бүхий хамтрал цэргийн хүчин Иранд цэргийн ажиллагаа явуулснаар бүс нутгийн зах зээл тээврийн холбоо сүлжээ газрын тосны нийлүүлэлтийн бараг 100 хоногийн турш дөргиосон ийм үйл явдал болсон. Цөмийн зэвсгийн асуудал энэхүү зөрчилдөөний гол цөмөнд байсан бөгөөд одоо гарын үсэг зурсан санамж бичигт Иран улс цөмийн зэвсэг буюу цөмийн бөмбөг хизээч үйлдвэрлэхгүй гэдгийг дахин баталгаажуулсан ийм залт онцгой ач холбогдолтой тусгагдсан. Гэхдээ цөмийн хөтөлбөрөө бол зогсоох тухай заалт дурддаг байгаа. Тийм учраас эх 60 хоногт энэ асуудлаар илүү тодорхой заалт мэдээлэл гарах байхаа гэж бас олон улс олж их тавин хүлээж байна. За энэхүү гарын үсгийг зурах ёслол Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны ивэлдор 7-гийн бүлгийн дэд хэмжээний уулзалтын дараа бас оройн хоолны хүлээн авалт үеэр өрнөсөн. За энэ амар байгаагүй гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп өөрөө гарын үсэг зурхтаа хэлсэн бол Франц ерөнхийлөгч Макрон үнийг удаан хугацааны их тайвны энэ замыг нээж унаа хэмээн X сүлжээндээ онцлон бичжээ. За Ираны талаас Пезешкиан санамж бичгийг өөрийн гарын үсэг зурсан хөлбраараа барьж X сүлжээнд байршуулан үүнийг хүчирхэг Ираны түүхэн баримт бичиг харилцан хүндэтгэлийн сүлдэрт их тайван тогтно гэж найдаж байна хэмээн тодорхойлсон. Үүгээрээ тэд Америкийн нэгдсэн улсын удаагийн тохиролцоог дангаараа давмгайлж оролцоогүй Ираны ч гэсэн оролцоо байгаа. Бид өөрсдийнхөө саналыг бол бас ялгаагүй тавьж байгаа гэдгийг илэрхийлсэн болов уу гэж шинжээч таамаглаж байгаа. За энэхүү гэрээний цөм агуулга нь хэд хэдэн чухал заалтай. За нэгдүгээрт хоёр тал Ливан зэрэг бүх фронтод цэргийн ажиллагааг нэн даруй бүр мөсөн зогсоох тухай орсон. За хоёрдугаарт дэлхийн газрын тосны 20 орчим хувийн дамждаг стратегийн ач холбогдол бүхий Ормосын хоолойг Иранд дахин нээж эх 60 хоногийн турш худалдааны хөлөг онгоцыг, арилжааны хөлөг онгоцыг үн төлбөргүйгээр нэвтрүүлэхийг бол амласан. За үүний хариуд харин Америкийн нэгдсэн улс Иранд тулгасан газрын тосны экспортын хоригоо сулруулж орлогоо чөлөөтэй борлуулах боломжийг олгох юм. За 3 дугаарт баяжуулсан ураны нөөцийг олон улсын атомын энергийн агентлагийн хяналтаар устгах механизмыг хоёр тал харилцан тохиролцоно гэж заасан. Харин 4 дугаарт Америкийн нэгдсэн улс бүс нутгийн түнштэйгээ хамтран Иранд сэргээн босголтын зориултаар дор хаяж 300 тэрбум Америк долларын сан байгуулахаар амласан. Гэхдээ энэ мөнгийг Америкийн нэгдсэн улс өөрсдөө гаргахгүй буюу Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгнөөс гарахгүй гэдгийг бол Дональд Трамп онцолж байгаа. За энэ бол хараахан гих мэдчлээ 14 томоохон заалтай байна. За энэ бол мэдээж хараахан эцсийн гэрээ биш бөгөөд хууль ёсны гэрээ шиг буюу Америкийн нэгдсэн улсын конгрессийн сенатын баталгаажуулалтыг бол шаардахгүй. За хоёр тал эх 60 хоногийн турш шаардлагатай бол харилцан тохиролцсноор уртсгах боломжтойгоор эцсийн гэрээгээ байгуулахаар ийхүү тохиролцоо. За дараагийн шатны хилцээр Швейцарын Бюргенсток хотод болохоор төлөвлөгдөж байна. За гэхдээ энэ санамж бичиг хууль ёсны гэрээ биш учраас альж тал нэг талын шийдвэрээр цуцлах боломжтой бөгөөд Трамп өөрөө нөхцөл биелэхгүй бол дахин цэргийн ажиллагаа эхлүүлэх эрхээ нээлттэй үлдээсэн гэдгээ бас мэддэгдээд байгаа. За гэрээний иргэн тойронд улс төрийн маргаан бас ид буцалж байна. За энэ талаар та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гээд Сенат Билл Кассадигийн хувьд сүүлийн хэдэн 10 жилийн турш хийгдсэн хамгийн муу гадаад бодлого байлаа гэж Трампыг шүүмжилж байгаа. Тэрээр Иран Ормосын хоолойг сүрдүүлгийн зэвсэг болгон ашиглаж сурсан бөгөөд цаашид ч гэсэн ашиглах болно гэж анхааруулсан. Харин зах зээл эргээр хариу үйлдэл үзүүлж газрын тосны үн мэдгэдэггүйц буурсан гэдгийг бол Америкийн нэгдсэн улсын хэвлэлүүд мэдээлж байгаа. За энэхүү тохиролцоонд харин дэлхийн эдийн засагт бол шууд нөлөө үзүүлсэн. За Ормосын хоолой дахин нэгдсэнтэй холбоотойгоор нийлүүлэлтийн тасалдлын эрсдэл арилж газрын тосны үн буурсан зах зээлд бол их хэмжээний бас эерэг төлбөрийг авчирч байгаа. За гэхдээ Ливаны фронтод буюу өмнөд Ливаны хэсэгт тулаан бүрэн зогсоогүй хിവэр байгаа. Өөрөөр хэлэх юм бол Израилийн цохилт үргэлжилсэн хിവэр байгаа учраас Ираны талаас Ормосын хоолойг дахин хаана гэдгийг бол
зарлж анхааруулга өгөөд байна. За Америкийн нэгдсэн улсын цэргийн албаны хүмүүсийн хэлснээр тохиролцоо бодит байдал дээр аль хэдийн нөлөөгөө нөгөө талд хариг үзүүлээд эхэлсэн гэж хэлсэн. За зөвчлөлтөө гиснээс хойш 100 хоногийн дотор анх удаа Иран Ормосын хоолойд явж байгаа ямар ч хүлэг онгоцтой одоо хохирол учруулаагүй гэдгийг бол тэд мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улс цэргийн талаасаа хэвлэлт хийсэн мэдээлэлтэй Ормосын хоолой дахь одоо өөрийн усан цэргийн хязгаарлалтыг даруй сулруулж эхэлж 30 хоногийн дотор бүрэн арилгана гэдгээ баталсан. За энэхүү алхмыг харин ажиглагчид цэрэг улс төрийн харилцан итгэлцлийг сэргээх анхны бөгөөд маш мэдрэмжтэй шалгуур болно гэж үзэж байгаа. За Ираны талаас харин энэхүү гэрээг өөрийн гэсэн өнцгөөс уншиж байгаа. За Тегераны зүгээс үнийг Америкийн нэгдсэн улс болон Израилийн цэргийн дарамтанд бууж өгсөний тэмдэг биш. Харин Ормосын хоолой дахь стратегийн нөлөөгөө хадгалж чадсны баталгаа юм а хэмээн дотооддоо тайлбарлаж байна. За энэхүү ялгаатай байдал нь 60 хоногийн дараа эцсийн гэрээний хилцээр эхлэхэд хоёр тал хэр их зөрчилдөж болохыг урьдчилан харуулж байгаа бөгөөд олон улсын ажиглагчид Бюргенстокийн уулзалт бодит дахиад гаргах хэсэгт ч гэсэн эргэлзэж байгаа ийм үзэл байдалтай байна. Дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За Катар улсаас бэлгэлсэн томоохон онгоц ерөнхийлөгчийн одоо нислэгийн хүчинд нэгдсэн талаарх шинэ мэдээллийг Fox News агентлаг мэдээллээ. Тодорхойлох юм бол 400 сая орчим долларын үнд бүхий Boeing 747-8 гэх тансаг зэрэглэлийн онгоц 6 дугаар сарын 19-нд хуваарь хугацаанаас эрт Мэриленд мужийн Joint Base Andrews гэх цэргийн бааз руу нисэн ирж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн нислэгийн хүчинд ийхүү албан ёсоор нэгджээ. Трамп 2025 оны 5 дугаар сард энэхүү санал тавигдсны дараагаар үүнийг хүлээж аваагүй хүнийг одоо ухаан муутай л гэж хэлэх байхаа хэмээн нийтлэлтэй бичиж маш таатайгаар хүлээж авсан нь илэрхийлсэн. За дээрэс нь шинэ Boeing онгоцны нийлүүлэлт 2024 онд төлөвлөгдсөн хугацаанаас 2 жил хойшлогдсон учраас төр зургийн шийдэл болгон энэхүү онгоцыг хүлээн авах нь зүйтэй гэж тайлбарласан юм. За онгоцыг шинжилэн засварлахдаа уламжлалт цэнхэр өнгийг нь хассан бөгөөд их биеийн доод хэсгийг нь бараан хөх түүний дээгүүр улаан судалтай болгож урд хэсэгт нь ерөнхийлөгчийн тамга сүүлийн хэсэгт нь Америкийн нэгдсэн улсын асар том тугийг бол будаж байрлуулсан. За агаарын цэргийн төлөөлөгч энэ онгоц ерөнхийлөгчийн нислэгийн хатуу аюулгүй байдлын шаардлагыг хангахаар дахин тоноглогдсон гэдгийг тодорхойлжээ. За энэ онгоц эх 7 дугаар сарын 4-нд тэмдэглэх Америкийн нэгдсэн улс байгуулагдсны 250 жилийн түүх дайн баяр дээгүүр нислэг хяналтын нислэгт оролцоход бэлтэж байгаа юм байна. За гэвч энэхүү тансаг зэрэглэлийн бэлгийн эргэн тойронд олон шүүмжил өрнөж байгаа. За Сенатын олонхын удирдагч Джон Тюнс мөн Сенат Тед Круз нар Катарын хааны гэр бүлийн өгсөн энэхүү бэлгийг хүлээн авахаас өмнө аюулгүй байдлын эрсдэл анын ялангуяа гадаад тагнуулын төхөөрөмж байгаа эсхийг шалгах гэж шаардлагадах өндөр зардлыг бас асуудал болгосон. За консерватив талаас дотор ч гэсэн бас санал нэгдээгүй асуудал зөндөө байгаа. Ялангуяа томч Лора Лумер болон Бен Шапиро нар Катар улс Хамас байгууллагын бүлэглэлийн зарим удирдагчтай харилцаатай байсан гэдгийг сануулж шүүмжилсэн. Харин Катарын ерөнхий сайд гадаад хэргийн сайд Шейх Мухаммед бин Абдулрахман Аль Тани энэ бэлгийг хоёр улсын засгийн газар хоорондын маш энгийн харилцаа буюу найрсаг харилцааны бэлэг тэмдэг юм а хэмээн ийхүү тодорхойлоод байна. Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн холбоотой дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За холбооны нөөцийн сан хүүгийн түвшнөө хэвээр байхыг өнгөрсөн 7 хоногт бол шийдвэрлэлээ. За харин үүнийг шин дарга нь үнийн тогтвортой байдлыг тэргүүн зорилт болгосны үр дүн юм а хэмээн Америкийн нэгдсэн улсын шинжээчид мэдээлж байна. Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сан 6 дугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд хуралдаж бодлогын хүүгийн түвшнийг 350-аас 375% хувийн түвшинд хэвээр үлдээхээр шийдсэн. За энэ бол шин дарга Кевин Воршийн холбооны нөөцийн санг ахалсан анхны хурал байсан бөгөөд олон хөрөнгө оруулагч энэ удаагийн хуралд ердийнхөөс хавьгүй анхаарлаа хандуулсан. За Воршийн хувьд хуралдааны мэдээллийг өмнөхөөс хавьгүй богино болгож ирээдүйд хүүгийн түвшинд хийгдэх тохируулгын цар хүрээ мөн хугацааны талаарх өмнөх удирдамжийг бүрэн гэсэн хаас өөрөөр хэлэх юм бол бүрэн шинжилэлт хийж байна гэсэн үг. Үүний оронд тэрээр харин сангийн доторх 5 ажлын хэсэг байгуулж банкны бодлого болон үйл явдлыг шинжилэн судалгаар тогтоожээ. За хэвлэлийн урал дээр шин дарга Кевин Ворш үнийн тогтвортой байдлыг 12 удаа давтан өгүүлж хороо энэ зорилтод нэгдмэл эргэлзээгүй нэг чиг шугамар хандаж байгаа гэдгийг онцлсон нь энэхүү холбооны бондын өгөөж өсгөд хүргэсэн. За энэ хөрөнгө оруулагчид Кевин Ворш хэдийгээр хүү буруулах талаар амлалт өгч байсан ч гэсэн инфляцтай тэмцэхийн төлөө хатуу байр суурь баримтлах магадaltaй гэж ойлгож байгаа гэдгийг харуулж байгаа.
За холбооны нөөцийн сангийн 6 дугаар сарын эдийн засгийн төсөөллийн хураангуйд гишүүдийн дундаж үнэлгээ энэ онд 1-2 удаа хүү өсгөх боломжтойг харуулсан. За энэ нь 3 дугаар сарын төсөөллөөс эрс ялгаатай байсан бөгөөд тухайн үед олонх гишүүд 2 удаа хүү буруулахыг хүлээж ирсэн. За зах зээлийн хүлээц ч гэсэн энэ оны эхэнд 2 удаагийн бууралтаас ямар ч бууралт байхгүй харин өсөлтийн боломж тооцох ийм хэмжээнд хүрсэн байна. За энэ эргэлтийн гол шалтгаан нь инфляцийн дарамт. За яг цөм PCE үнийн индекс 2025 оны 12 дугаар сард 3% байсан бол энэ оны 4 дугаар сард 3.3% болж өссөн байна. Үүний цаана мэдээч хэрэг ойрхон дорнодын дантай холбоотой газрын тосны огцон өссөн явдал гол үүрэг гүйцэтгэв. За газрын тосны фьючерс энэ оны эхэнд баррел тутамд $57 орчим хэлбэлцэжсэн бол 4-р сард оргил үедээ $113 төрж дараа нь $76 хүртлээр буурсан. За үйлдвэрлэгчийн үнийн индекс ч гэсэн адил 3-4-р сард огцон өссөн. За эдийн засгийн өсөлт ч гэсэн сулрах хандлагатайгаа 2026 оны эхний улиралд бодит дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн 1.6% өснө нь урт хугацааны хандлага гэгддэг 2%-аас доогуур үзүүлэлтэлсэн. За хиймэл оюуны дэд бүтцэд хийсэн бизнесийн хөрөнгө оруулалт энэ он өсөлтийн гол хөдөлгүүр болсон бол хэрэглээний зардал буюу газрын тос хүнсний бараа хит үнэтэй болсноос шалтгаалan хүлээлтээс ийм доогуур үзүүлэлттэй гарч байгаа. За ажилгүйдлийн түвшин харин 4.3% тогтворцсон хэдий ч энэ оны 2 дугаар хагаст бага зэрэг бас өсөх төлөвтэй байна. За энэ нь бол ялангуяа өнгөрсөн сард их хэмжээний 178 мянган ажлын байр Америк нэгдсэн улсад шинээр нэмэгдсэнтэй холбоотой. За энэ мэтчилэн Америк нэгдсэн улсын эдийн засгийн хувьд зарим талаараа өссөн, зарим талаараа бол буурсан ийм байдалтай байна. За энэ харин цаашдаа ойрхон дорнодын нөхцөл байдал бас яаж шийдвэрлэгдэхээс ихээхэн шалтгаан нь энэ нэргээд холбооны нөөцийн сангийн дараагийн бас шинжилэл бодлогод ч гэсэн нөлөөлнө гэж үзэж байгаагаа шинэ дарга Кевин Walsh тайлбарлажээ. Америкийн нэгдсэн улс дотооддоо болж байгаа дараагийн бас нэгэн үйл явдлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. За дотоодын аюулгүй байдлын яамнаас хүний нүүрс царай таних технологиг орон нутгийн цагдаа нарт өгөх ийм төлөвлөгөө гаргаж байсан нь илчлэгдсэн Америкийн нэгдсэн улс даяар шуугиан нэрэд. Цахим мэдээллийн 404 медиа сайт Америкийн нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын яамны дотоод баримт бичгийг олж нийтлснээр цагаачлал гайлын алба орон нутгийн цагдаа нарт нүүр царай таних технологи өгөх төлөвлөгөөтэй байгаа нь илчлэгджээ. За энэхүү баримт бичиг нь нууцлалын эрсдлийн дүн шинжилгээ хэмээх засгийн газрын дотоод тайлан бөгөөд аливаа технологийн нууцлалд үзүүлэх нөлөөг нь урьдчилан үнэлэх зорилготой байна. За баримт бичиг дурдсанаар энэхүү гар утасны програм нь цагаачлал гайлын албаны хөтөлбөрийн 287G хэмээх нэртэй ийм авцас хөтөлбөрийн даалгаврын хэсгийн загвараар томилогдсон орон нутгийн цагдаа нарт зориулагдсан байна. Зэний та бүхэнд энгийн үгээр тайлбарлах юм бол одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улс даяар бараг 1300 орчим цагдаагийн алба хаагч энэ хөтөлбөрт хамрагдаж агентлагийн нэрийн өмнөөс цагаачлалын зөрчилтэй холбоотой этгээдийг өдөр тутмын үүргээ гүйцэтгэх явцдаа баривчлах эрх эдэлдэг болж байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол ICE буюу цагаачлалын албаны хууль бус цагаачлагч нартай тэмцэх үйл ажиллагаа улам өргөжж байгаа. За програмыг ашиглан цагдаа альва хүний нүрийг шууд скандаж түүнийг 250 сая гаруй засгийн газрын мэдээллийн санд нь үүний дотор гадаад хэргийн яамны визний бүртгэл, тээврийн аюулгүй байдлын албаны нисэх онгоцны буудлын мэдээллийн санг агуулсан эдгээр мэдээллүүдийг нь шууд тулган шалгах боломжтой болж байгаа. Шалгалтын дараагаар програм тухайн хүнийг цагаачлалын зөрчлөөр баривчлах боломжтой эсхийг нь шууд тухайн цагдаад мэдээлж өгнө гэсэн үг. За энэ програм өнгөрсөн 9 дугаар сард өөрөөр хэлэх юм бол бараг 1 жилийн өмнө аль хэдийн хэрэгжээд эхэлсэн бөгөөд баримт бичгээс энэ нь бол тодорхой харагдаж байгаа. За сканцсан нүүрний зураг яамны дотоод санд 15 жилийн турш хадгалагдана хэмээн заасан байгаа нь нууцлалын мэргэжилтнүүдийн анхаарлыг бол хамгийн ихээр татсан зүйл болсон. Йорк их сургуулийн цагдаагийн бодлогын хөтөлбөрийн дэд захирал Клэр Гарви энэхүү баримт бичиг хариуцнаасаа илүү олон асуулт үүсгэж байна гэдгийг анхааруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүний дотоод мэдээллийг цагдаагийн алба агч, орон нутгийн цагдаагийн алба агч, хүн цагаачлалын алба агч нар биш. Хин дуртай нь цэргийн хүчнийхэн, цагдаагийн хүчнийхэн ингэж мэдээд дотоод мэдээлэл рүү шууд нэвтрээд шууд баримтлах боломжтой болж байгаа нь хүний эрхийн томоохон зөрчлийг үүсгэж байна гэж Америкийн активистууд ийхүү шүүмжилж эхэлж байна. Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш 2 жилийн хугацаанд цагаачлалын асуудалд бол хийхэн тэмцэж эхэлж байгаа. За энэ оны ихэрл гэхэд ICE буюу цагаачлалын алба 2 хингэрийн 8 наснд хүрсэн үйл явдал Америкийн нэгдсэн улсад хэдийнэ томоохон шүүмжлэл маргааны дэдэгээд гисэн. За тэгвэл энэ асуудлыг олсноор Америкийн нэгдсэн улс нийгэм ихээхэн хуваагдахад хүргэсэн ийм үйл явдал болж байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт буюу 6 дугаар сарын 19-нд Америкийн нэгдсэн улс даяар боолчлолыг дуусгар болгосны баяр болсон. За үүнтэй зэрэгцэн Обамаг бас шинэ төвөөнөөс нь олон улсын анхаарлыг татлаа. 6 дугаар сарын 19 нь Juneteenth баяр буюу Америкийн нэгдсэн улсад боолчлол албан ёсоор дуусгар болсныг тэмдэглэдэг үндэсний баярын өдөр болтгоо. За энэ жил банк, шуудангийн алба, санхүүгийн зах зээл зэрэг маш олон чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани байгууллагууд тэмдэглэж амарч өнгөрөөсөн бөгөөд жижиглэн худалдаа нийтийн олонний газар тарин хийн үйл ажиллагаагаа явуулжээ. За энэхүү баярыг 2021 онд Америкийн нэгдсэн улсын Конгресс албан ёсны үндэсний амралтын өдөр болгонд баталснаас хойш жил бүрийн энэхүү томоохон хэмжээний нийгмийн арга хэмжээ болгон тэмдэглэж олон компаниуд болон байгууллагууд амардаг болсон. За энэ оны Juneteenth баяр онцгой нэгэн үйл явдалтай давтсан. Энэ бол Шикаго хотод байгуулагдсан Обамагийн ерөнхийлөгчийн төв олон нийтэд хаалга нээсэн үйл явдал юм. За Midway Plaza-д байрлах энэхүү музей нь номын сангийн цогцлбор оддын баяр ёслол болон олон нийтийн нээлттэй цуглааны хамт нээлттэй хийсэн нь Juneteenth баярын утга учиртай уялдаж олон Америкчуудын анхаарал татсан. Ялангуяа Барак Обама бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд анхны өнгөт арьстай ерөнхийлөгч байсан учраас энэ боолчлолыг халсан өдөр өөрийнхөө шинэ төвийг нээсэн мэдээч хэрэг олон Америкчуудын хувьд тэмдэглэлт үйл явдлсан. За Шикагогийн хоолны соёлын нэртэй тогооч Cliff from CBC Saturday Morning нэвтрүүлэг зочлон тус төвтэй байгуулсан гэрээгээ дурдж энэхүү төвийн нээлтийг хотынхоо хувьд ийм түүхэн үйл явдал хэмээн тодорхойлж байгаа юм. За үүнээс бол Америкийн нэгдсэн улсын иргэд энэхүү төвийг маш баяртайгаар хүлээн авч зочлохтой дуртай байна гэдгийг бол цахим сүлжээндээс нээлттэй илэрхийлсээр байгаа. За энэ 7 хоногт Juneteenth баяраас гадна бас өөр нэгэн томоохон нийгмийн үйл явдал болсон. За энэ бол дэлхийн цомын тэмцээн Америкийн нэгдсэн улс, Канада, Мексик зэрэг 3 улсад зэрэг болж байгаа үйл явдал. Мэдээж хэрэг хөл бөмбөгийн дэлхийн арга бол дэлхийн нийтээрээ хүлээн баярлаж догдолж үздэг томоохон баяр. За тийм учраас энэ жил маш олон асуудлуудтай нүүр тулгарч байгаа ч гэсэн Америкийн нэгдсэн улс болон Мексикт зохион байгуулж байгаа нь эргээд бас жуулчдыг татах, за эргээд бас хүмүүсийн дунд нэгдлийг үүсгэх ийм найдлагыг бий болгож байгаа гэдэг бол Америкийн нэгдсэн улсын дотоодын хэвлэлд онцлог мэдээлж байгаа. За энэ хооронд харин Нью-Жерси мужид амьдардаг Палестин гаралтай Америк хүүхдүүд хөл бөмбөгийн академид цугларцгаан спортын замаар өөрсдийн соёл, гарал үүслийг илэрхийлэх боломж бий болгож байгаа. Дэлхийн цомын баяр ойрхит орнуудын зөрчилдөөн, цагаачлалын ус төртөөс хэрхэн зэрэгцэн орших тухай нийгмийн мөргөн ярилцлага буюу агуулгыг бас бий болгоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсад ч тэр олон улсад ч тэр олон үйл явдал өрнөж байгаатай зэрэгцэн эдгээр асуудлуудтай байгаа орнуудын бас оролцож байгаа, хамруулж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аваргын цөм тоглолт нь Америкийн нэгдсэн улсад болж байгаа нь эргээд бас дэлхийн ертөнц хүн хоорондын нэгдэл, эв санааны нэгдлийг бас олон улсад дахин анхааруулсан, таниулсан, сануулсан ийм үйл явдал боллоо гэж хэвлэлүүд онцлог мэдээлж байна. Өдөрт та бүхэнд Тэнгэртлээ Америкийн нэгдсэн улсад өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг томилоо өргөлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.